Улсын хурлын дарга Баян-Онгор аймагт ажиллах үеэр аймгийн төв чинээр ашиглалтанд орж байгаа мах боловсруулах үйлдвэрийн нээлтэнд оролцлоо. Мах боловсруулах үйлдвэрийг Баян-Онгор Construction компани 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж ашиглалтанд оруулж байгаа юм байна. Улсын хурлын гишүүн Ганбат уг үйлдвэрийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ нутаг орноо дэмждэг бизнес эрхлэгчид 2008 онд ийм үйлдвэр байгуулах талаар анх ярилцаж байсан. Өнөөдөр ашиглалтанд орж байгаад тун баяртай байна. Монгол Улсын засгийн газраас уул уурхайн бус экспортыг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Монголчуудын уламжлалт мал аж ахуй үед түвшиглэн экспортыг нь дэмжиж байгаа. Өнөөдрийн байдлаар 5 аймаг Бургастай Бомтор мах экспортлоод эхэлсний нэг нь манай Баян-Хонгор аймаг юм а. Сүүлийн жилүүдэд Баян-Хонгорчууд малаа 5 төрлөөр нь өсгөн амжилттай ажиллаж байна. Ийхүү өнөөдөр шинэ үйлдвэр ашиглалтанд орж байгаа нь Монгол Улсын хөгжил тэр дундаа Баян-Хонгор аймаг хөгжиж эдийн засгийн шинэ гарцтай болсны илрэл юм гэлээ. Махмарт үйлдвэр нь одоогоор махыг ангилах, зойрлох, шулах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөрт 600 бог 80 бодийн мах боловсруулах юм а. Цаашд хүчин чадлаа нэмэгдүүлэн хямны үйлдвэр, үлэнгийн цех, мах хөлдөөх агуулгах, цусны болон ясны гурил хийх зэрэг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх ажээ. Одоогийн байдлаар үйлдвэр ашиглалтанд орсноор 24 байнгын ажлын байр шинээр бий болгож цаашид хүчин чадлаа нэмэгдүүлж ажилласнаар ажлын байрны тоо нэмэгдэх юм а. Үүний дараа улсын хурлын дарга дагалдын ява төлөөлөгчдийн хамтаар зэвсэг түвшний 339-р ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ангийн бие бүрэлдэхүүн төлөөлөгчдийг хүндэтгэл үзүүлэн угтаавлаа. Дараа нь тус ангийн захирагч улсын хурлын даргад үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан. Барилгын инженерийн анги болж Баян-Онгор аймгийн Баян-Онгор сумын нутагт байгуулагдсан байна. Байгуулагснаас хойш аймгийн цагдаагийн газар тагнуулын хилцээм барилгын өргөтгөл их засвар, Баянлиг сумд 8 сувлил төрхийн өмнөх эхчүүдийн амрах байр, Ба цагаан сумын цагдаагийн кабон, хүүхд залуучуудын 3 бүс болон хүүхд залуучуудын мазаалаа цэцэрлэгт хүрээлэнгийн догчил, үндэсний сурын талбайн их засварын ажил, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төвийн барилга угсрал засварын ажил, аймгийн нэгдсэн эмнэлгийн харьяа халдвартын эмнэлэг Баян өндөр сумын амар буянт хийд, ангийн албан хаагчдын албан тушаалын 40 айлын орон сууц, Баянлиг Ба цагаан сумдад шин сум төслийн барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцжээ. Танилцуулгын дараа улсын хурлын дарга цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хааж буй хугацаадуулан гэрээт цэргүүтэй уулзлаа.